Энтэй үргэлжилж байна. Харьбаны хилцээрийг шалгуулах төр хороо байгуулах саналыг улсын хурлын гишүүн Баярмаа болон Ганбатнаар гаргасан ч улсын хурал дээр дэмжигдээгүй унсан юм а. За тэгвэл тухайн хэлэлцээрээр дахин сонсгол зохион байгуулах гарын үсгийг улсын хурлын гишүүн Баярмаа цуглуулж эхэлсэн байна. За өнөөдрийн байдлаар 10 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна. За ганц мод гашуун сухатын хил холболтын хэлэлцээрийг өнгөрсөн оны ихээр бүгд найрамдах Хятад улсын Харибин хотноо байгуулсан. Үүнээс өмнө 12 зүйл чиглэл бүхий эрх олох тогтоолыг улсын хурлаар хэлэлцэн баталсан байдаг. За гэхдээ энэхүү хэлэлцээрийн хүрээнд урт хөрш нүүрсний үнийг 5% хөнгөлт үзүүлэх хүсэл тавихад хариуд нь 50% хөнгөлтийг үзүүлсэн гэх асуудал хөндөгдөд байгаа билээ. Иймээс Харибин байгуулсан хэлэлцээрийг ил болгож сонсгол зохион байгуулах шаардлага өрнөд байгаа юм а. За гэхдээ холбогдох байнгын хороон дээр төр хороо байгуулах саналыг унгаж зам тээврийн хөгжлийн сайдын зүгээс гэрээг ил болгоод урт хөрш нүүрс авахгүй болно гэсэн тайлбарууд хийсэн билээ. За тэгвэл ардчилсан намын гишүүн Баярмаа дахин төр хороо байгуулахаар гарын үсгийг цуглуулж эхэлжээ. За Харибины гэрээг бол ахаад улсын хурлын чуулганд сонсгол хийгээр өргөн барих бэлтгэлийг хангаж байгаа. Баярмаа гишүүн битэрийн зүгээс бол за сонсголыг чуулган дээр унгаасны дараа бол нэгэн гишүүд бол энэ сонсголыг сонсгон зүйтэй юм а гэдгийг бол одоо ойлгож байгаа шиг байна. За Монголын ард түмний мэд хэрхийг л хангах ийм л зорилготой ийм л сонсгол байгаа юм л да. Иргэдэн мэдэх хэрэгтэй. Тийм. Өмнөх бичлэг хичнээн гишүүн гарын сурсан. Одоо бас шинээр болоод одоо энэ за өмнө нь бол нэг 40 гаруй гишүүд гаруй үсэг зурцсан байсан. За сонсголын тухай хуулиар бол 32 гишүүн гаруй үсэг зурцсан байвал энэ сонсголыг улсын хурлын чуулганаар оруулах юм боломжтой. одоогийн байдлаар гарын сурвалж эхэлсэн байгаа. Эхэлсэн байгаа. Тийм. Баярмаа гишүүний баланкн дээр явж байгаа. Тэгээ одоо нэг 10 гаруй гишүүн зурцсан байгаа баха. Хинүүдэл гарын үсэг зурж байгаа. Тэгэхээр ер нь бол их хурл юм иргэдийн мэд хэрхийг бол хангаж ажиллах хэрэгтэй гэж харж байгаа. Тэгээ тэр нь бол зурна. За улсын хурлын 32-оос дээш гишүүн гарын үсэг зурснаар Харибины хэлэлцээрийг хянан шалгах төр хороо байгуулах асуудал дахин улсын хурал руу орно гэсэн үг ээ. За энэ удаад өмнө нь дэмжсэн болоод дэмжээгүй гишүүдийн байр сууринд өөрчлөлт орох уу гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд байна.